оюуны чадварын IQ төв үзүүлж байна. Хичээл маань эхэлж байна. Дасгал даалгаврын асуултын тэмдгийн оронд тохирох үйлдвэрийг олгосон дасгалыг ажиллая. За үүнийг гэрийн даалгавар төгсөн байж байгаа. За үүн дээр одоо 68, 15, 26, 57, 31, 42 гэсэн энэ тоонууд маань хажуугийн дугуй руу шилжихдээ 42, 13, 26, 51, 68, 75 гэсэн ийм тоонууд болсон байж байна. За энэ үүнийхээ учрыг олж иж дараагийнхаа дасгал даалгаврын гүйцэтгэлийг бид нар хийдэг байх ёстой. За тэгвэл энд 42 гэсэн тоо маань энд 42 хэвээр бичигдсэн байж байна. За 51 гэсэн энэ тоо энд 15 байснаа. За багш нь ингээд дуулаа явчих. Энд 51 гэж бичигдсэн байж байна. За тэгвэл 68 гэсэн тоо энд 68 хэвээрээ бичигдсэн байна. За 57 гэсэн тоо энд 75 болж бичигдсэн байж байна. 75. За 26 энд хэвээрээ 26 бичигдсэн. Харин 31 гэсэн тоо маань энд 13 гэж тонгорч бичигдсэн ийм хэлбэртэй болсон байж байна. За тэгвэл энд 24, 59, 46, 13, 82, 93 гэсэн тоонууд маань одоо яг энэ өмнөх энэ тоо шигээ хэрхэн одоо өөрчлөгдөж вэ гэдгийг нь хайж олно гэсэн үг. За 15-ын байран дээр байсан энэ 93 гэдэг тоон дээр би төшөглөж доотлын хариунуудаас хай. За 93 маань 93 хэвээрээ байна уу үгүй юу гэдээ ингээ харахад энэ тохиолдлуудад 93 за энд 39 энд 93 за энд 39 энд 93 гэж бичигдсэн байж байна. За тэгвэл энэ 15 гэсэн тоо маань баруун дээд буландаа 39 гэж бичигдсэн хувилбар энд байж байна. Энд байж байна. Бусад өөр одоо хувилбарууд дээр байхгүй байгаа учраас үүнийгээ сонгож аваад за яг энэ өмнөх энэ 13, 51, 75 гэсэн энэ тоонуудтай адилхан тоонуудыг бас дугуйлаад харуулж. За энэ 3-ыг дугуйлаад харууллаа. За 39, 93 болсон. За 64 гэдэг тоо маань энд 46 гэж бичигдсэн байж байна. За 95 гэсэн тоо маань 59 энд байж. За одоо энэ дугуйсан энэ тоонууд өөрөлдвөл тонгорч бичигдсэн байна гэж харагдаж байна. За тэгвэл энд хувилбар V-г дугуйлж очичнэ. За тэгээд одоо энэ 82 хэвээрээ энд бичигдсэн 13 энд хэвээрээ энд бичээтэй байж байна. За 24 энд хэвээрээ энд бичээтэй байж байна. За ингэж зүй тотлыг нь анзаарч харах хэрэгтэй болж байна. За 19 дугаар даалгавар. Дарааллын дараагийн гишүүнийг бол хариугаа арын хооснууд нь бичээрэй гэсэн байж байна. За энэ 22, 29, 29-с 43, 43-аас 64 энэ тоонуудын хооронд ямар зүй тогтол байна гэдгийг ажиглая. 22, 29-ийн хооронд 7 тооны зөрүү, 29-с 43-ийн хооронд 14 тооны зөрүү, 43-аас 64-ийн хооронд 21 тооны зөрүү бичнэ. За зөрүүг нь багш нь гаргаад бичээд харъя гэх юм бол дараагийн тоон мэдээж 28-аар нэмэгдсэн байх хэрэгтэй болж байна. 64 дээр 28-ыг нэмээд энд 92-ыг бичлээ. За даалгавар 20. Асуултын тэмдгийн оронд тохирох тоог олоорой гэж. За энд тоонуудаа анзаарч харъя. Мөр багнаар тоонуудыг бичсэн байна. За тэгтээ эхний баганд доороосоо эхэлсэн 1-ээс 4 хүртэлх тоонууд. 2 дугаар баганд болохоор 3-аас 5, 3 дугаархад 5-аас 6-гийн хоорондох тоонууд бичнэ. Тэгээд хамгийн сүүлийн нүдэнд байгаа тоог олох ийм даалгавар байна. За үүнийг багш нь ингээд
хөндлөн ингээд зураад 3 ингээд зураад харуулъя. За тэгэх юм бол 4, 5, 6, 7 гэсэн ийм тоонууд байх хэрэгтэй байх. За энд 7-гийн тоог орлуулчихлаа. За дараагийн мөр багныг харъя. 3, 4, 5. За тэрний дараагийнх нь 2, 3 гэдэг ингэж анзаарч харах хэрэгтэй болж байна. За энэ Б хувилбар дээр дээдлийн мөрийг анзаарч харъя. 1, 2, 3, 4, 5. За тэгвэл доотлолт байгаа тоонууд нь 2, 4, 6, 8. Өмнөх тоонуудаас анзаарч харахад дээдлийн тоонууд бол дистралсан тоонууд, доотлын тоонууд өмнөх тооноос 2-2-оор нэмэгдсэн ажиглагдж байна. За бас 1-ийг 2-оор үржүүлээд өөрөлдвөл тоогоо дээрх тоогоо 2-оор үржүүлэхэд доор нь одоо бичигдсэн тоонууд хариу гарсан ийм ажиглагдж байна. За тэгвэл 2-ыг 5-аар үржүүлэх юм бол 10 гарна гэд хариун дээр энд 10-ыг гаргаж бичиж болно. За дараагийн даалгавар үгэн тесттэй холбоотой юм байна. За 21-р даалгавар дээр цэгийн оронд тохирох үсгийг нөхөөрэй гэсэн бичнэ. За энд гарч ирсэн хариуг харахад дэвүүр байж байна. За энд шувууны үүр. За эндээс үүр гэдэг үг байх нь байна. За тэгвэл өмнө бичигдсэн үг одоо энд 3 цэг байж байна. Тэгвэл энд дэв гэсэн одоо үгийг бичээд үүр гэсэн үгийг холбоход дэвүүр гэсэн хариу гарч ирнэ гэсэн юм санаа байна. За энд 2-р даалгавар дээр 5-г харагдаж байна. За тэгвэл энд хөлийн уул 5 харагдаж байна. Хариунаас хөөж харахад за энэ 5-наас нэг зүйлийг хассан байна. За энд бол 2 цэг харагдаж байна. За тэгвэл 5 гэдгээс аг гэсэн сүүлийн 2 үсгийг хасахад 5 үлдээд хай гэсэн үеийг нэмэхэд 5 үүснэ. За 22-р даалгаврыг харъя. Бусдаасаа ялгаатай үгийг олж доогуур нь зураарай гэж. За дэвтэр, харандаа, аяга, сарнай, кактус гэх. За тэгвэл дэвтэр, харандаа гэсэн энэ хоёр үг маань хоорондоо холбоотой үг байна. За сарнай, кактус гэдэг маань ургамал цэцэг гэдгээр холбоотой байх нь байна. Тэгэхээр энд илүүс үг нь аяга гэсэн үг байх нэ. За 2-р даалгавар. Нар, найз, нарс, тагтаа, ном, 8 гэд. За эдгээрээс өмнөх даалгавруудаас та нар мэдэж байгаа. Тухайн үгийн утгыг нэг харьцуулж харах ёстой, гадаад бүтцийг харах ёстой. За тэгвэл энд утгын хувьд бол адил төстэй юм байхгүй байна. За гадаад бүтцийг харахад энэ бүгдээрээ эн үсгээр эхэлчихсэн байж байна. За тэгвэл энд нэг л үг илүүс байгаа нь Т үсэг буюу тагтаа гэдэг үг Т-гээр эхэлсэн байгаа учраас ялгаатай гэж ажиглаж харнаа. За дараагийн даалгавар. Нүдэнд үсэг нөхөж жимсний нэр бүтээ гэсэн байна. За энэ тохиолдолд хүүхдүүд маань гадил, алим. За энэ хамгийн сүүлийн үгийг ихэнх хүүхдүүд манго гэж бичсэн байж анзаарэгдчихлээ. Тэгвэл энд манго гэж бичихгүй байх нь байна. Чавга гэдэг үг байх нэ. За 24-р даалгавар дээр асуултын тэмдгийн оронд аль үг тохирох вэ гэж. За дарт цаг байснаа энд цаг болсон байна. Тэгвэл хөгжил гэдэг үг маань асуултын тэмдгийн оронд за зүйтэй жил гэсэн энэ үеийг нь дугуйж зөв болох нэ. 2-р даалгавар. Сүүдэр хар юм бол тэнгэр ямар байх вэ гэсэн асуултанд хариулах нь. За цагаан үүл тэнгэр үүл гэж болохгүй байх нь тийм ээ. Тэгвэл энэ үүнээс тэнгэр цэнхэр гэсэн энэ Б хувилбарыг сонгож авах нэ. За 25 дугаар даалгавар дээр үгийн ерөнхий төгсгөлийг олж бичээрэй гэсэн байж.
сав, дав, хар. За тэгвэл энд одоо эгшиг зохицох ёсоор а эгшиг байж ах хэрэгтэй байна. За энд хоёр үсэг нөхөжчих гээд байна. За тэгвэл даваа, саваа, даваа, хараа гэсэн үгсүүдийг үүсгэсэн байна. За дараа нь та, нэ гэсэн ийм эхлэлтэй төгсгөлд нь 3 цэгтэй байх нь. За найраг, айраг, тараг, найраг гэсэн ийм үгсийг үүсгэнэ. Найраг гэдэг маань яруу найраг гэдэг үгтэй холбоотой үг байдаг. За дараагийн 26 дугаар даалгавар дээр үгсийн ерөнхий төгсгөлийг олоо гэсэн. За зар, бар, ил гэсэн. За дээдлийн хоёр зар, бар гэсэн энэ хоёр үгнээс харахад бас эгшиг зохицох ёсороо а эгшиг орсон байх хэрэгтэй байх нэ. За тэгвэл зараа, бараа, лаа гэд ийм үг үүсч байна. За энэ дараагийн даалгавар нь бяр, бял, шув гэсэн ийм эхлэлтэй. За төгсгөл дээрээ хоёр үсэг байх нь байна. Хоёр цэг байгаа учраас. За тэгвэл энд өө орсон байгаа учраас төгсгөл ер нь бол өө байх нэ гэдэг таамаглалыг дэвшүүлээд харъя бүгдээрээ. За бяруу, бялуу, шувуу. За үүнээс миний хүүхдүүд бяруу гэдэг үгний утгыг нь багш нь тайлбарлаж өгье. За 2 нас хүрсэн үхрийг бяруу гэж нэрлэдэг байж байгаа. За дараагийн даалгавар. За энд цагаан толгойн грааллыг бичсэн харагдаж байна. За тэгвэл энд г, ё, и, ил гэсэн ийм үсгүүдийг бичсэн. За г-гээс багш нь алгасуулаад харуулъя. Г, ё, и, ил. За дундаа 2 үсгийг орхисон ажиглагдаж байна. За тэгвэл дунд нь байгаа 2 үсгийг орхиод о. За тэгвэл энд бичигдэх үсэг маань үсэг бичигдэх хэвээр асуултын тэмдэг орно. За дараа нь а, б, а, в, д. За а, в, д. Нэг үсэг орхисон байна. З. За энэ дараа томор зурчийг. За энд намны алдаа болоод энд имийг бичигдэх хэрэгтэй байсныг энэ орхио бичиж зартгийг орхичих. За эл гэсэн ингэж харагдаж байна. За тэгвэл одоо нэг үсэг орхиод харагдаад байгаа учраас энд ж. За би энэ дахиад зурлаа. Ж-гээс и, и-гээс каро. За тэгвэл энэ дөрвөлжин нөхөдөх үсэг маань и үсэг байх нэ. За 28 дугаар даалгаврыг харъя. Анаграммыг тайлж гаригийн нэр бүтээгээрэй гэж. Энд 5 үсэгтэй гаригийн нэр байгаа юм байна. За энд бас 5 үсэгтэй, энд 6 үсэгтэй байж байна. За эхний гаригийн нэр Бямба, 2 дахь нь Даваа, 3 дахь нь Лав гэсэн гаригуудыг үүсгэж бичсэн байвал зөв байх нэ. За цэгийн оронд тохирох үсгийг нөхөрэй гэж. Хун нэмэх нь 4 үсэг байх нь. За тэгээ хундаг. За тийм. Даага гэсэн ийм үеийг нөхөжчих байсан байна. За энд 2 дугаарх дээр баллуур. За энд хасга тэмдэг байна. Тэгээд бал үүссэн байна. За тэгвэл луур гэсэн үеийг хассан. За 30 дугаар даалгавар. Үгсийн ерөнхий эхлэлийг олгоч. За төгсгөл нь ран, сал, н гэсэн ийм төгсгөлтэй. За эндээс харахад үгийн эхлэл а үсэг орсон байх магадaltaй байна.
За тэгтээ А, У гэсэн ийм хоёр үсэг маань үгийн одоо ихэнд ороод төгсгөл нь араас нь А даах юм их шиг зохицох ёс байж байгаа. За тэгвэл одоо харъя бүгдээрээ. Ду, ду, ран, ду, сал, дун. За үүнээс дун гэдэг үг маань одоо усанд амьдардаг жижиг биетүүдийг дун гэж нэрлэдэг байдаг юм байж байгаа. За дараа нь 2 дугаар үг дасгал дээр харъя. Тар, хээ, ил гэсэн ийм төгсгөлтэй байж байна. За энд ма гэсэн үг бичигдэжээ. Ма, тар, мах, мал гэдэг. За цааш нь үргэлжлүүлээ. За өнөөдрийн хичээлийн цааш нь шинээр ажиллах хичээлүүд маань тодорхойлох, ижил ба ялгааг олох, дараалал олох, хамаарлыг олох, ангилах, монолог, дүгнэлт хийх гэсэн ийм одоо чадваруудыг эзэмших 13 цагийн ийм хичээл орж ирсэн байж байгаа. За тодорхойлох гэдэг нь болохоор хоол хүнс, амьтан, дүрсийг тодорхой шин чанарыг нь тодорхойлж өнгө, хэлбэр, хэмжээ, байршлыг нь харьцуулах ийм дасгал даалгаврыг оруулсан байж байгаа. За ижил ба ялгааг олох гэдэг нь ижил эсрэг утгатай үгсийг олж дүрсийг ижил болон ялгаатай шин чанараар нь ялгадаг. За дараалал олох аливаа үйлдэлийн дистраг олох, дарааллын хоорондын зүй тогтолыг олох, угсанд заавар дарааллын дагуу үйлдэлийг гүйцэтгэх. Хамаарлыг олох гэдэг маань аливаа юмс үзэгдлийн хоорондох харилцаа хамаарлыг олж байна. За ангилах дүрс болон эд зүйлсийг ижил шин чанараар нь ангилна. Аналог гэдэг маань дүрс болон үгсийг тодорхой шин чанараар нь харгалзуулах байж байгаа. За дүгнэлт хийх. Ерөнхий зүй тогтлоос тодорхой дүгнэлт хийх. За мөн бодит байдлын шин чанар нөхцөл байдлыг тэмдэглэж илэрхийлсэн боломжуудыг сэтгэн бодох замаар оюун дүгнэлт гаргадаг ийм үйл ажиллагаануудыг хийдэг байж байгаа. Өнөөдөр тодорхойлох болон ижил ялгааг олох гэсэн дасгалуудыг ажилланаа. За энд дугуй дүрс харагдаж байна. Үүнийг хүүхдүүд юу гэж бодож байна? За тийм бөмбөг, сар шиг, бас нар шиг. За дугуй дүрс гэдэг ингээ хүүхдүүд янз янз өөрсдийнхөө бодож байгаагаар хэлж байгаа тийм ээ. За тэгвэл багш нь энд нарны талаар ярилцах гээд дугуй дүрсийг сонгоод авсан. За шар өнгөтэй дугуй дүрс. За тэгвэл энд нарны талаар миний хүүхдүүд ер нь өөрсдийнхөө бодлыг хэлээрэй. Нар гэдэг маань юу вэ? За нар шар өнгөтэй байдаг, дулаахан байдаг, гэрэл гэгээ цэцруулдаг. Өөр юу гэж бодож байна? За тэгэлгүй яах вэ? За тэгвэл багш нь энд хідэн тодорхойлтуудыг бичлээ. За дугуй дүрстэй өөрөнхий гэж бас хүүхдүүд ярьдаг тийм ээ. За тэгээд том улбар шар өнгөтэй гэрэл гэгээ өгдөг, өдөр харагддаг, нар гарахад зуны улиралд их халуун болдог гэж ингэж ярьдаг байж байгаа. За тэгвэл үүнийг ашиглан дасгал 1-ийг ажиллая. За тодорхойлтыг уншаад алийг нь тодорхойлон хэлж байгааг олгоч. За эхэнд нь гадал харагдаж байна. Дараа нь хүмүүс харагдаж байна. Энд сонгин харагдаж байна. За энэ хүнсний ногоо нь шар өнгөтэй, нэмгэн хальстай. Энэ бол юу вэ? За шар өнгөтэй, нэмгэн хальстай гэж. За энэ төмөс байх нь байна. За хоёрдугаарх нь энэ жимсний хальсыг иддэггүй. Энэ жимсэнд сармагчин илүү дуртай байдаг гэсэн. Энэ юу вэ? Энэ бол гадил жимс. За Б хувилбарыг харъя. За байцаа, луван энэ журж байна. За хүнсний ногоог түүгээр нь идэгч бас гоё. Түүнийг байнга эвдэл нүдний хараанд сайн өндөр болгодог гэж ярьдаг. Энэ бол юу вэ? За тийм ээ, энэ бол луван байх нь.
За ихэнх хүмүүс энэ жимсний шүүсийг уух дуртай байдаг. Зарим хүүхдүүд үгээр нь тоглох дуртай. Энэ бол жүүрч. За ийм дасгал даалгавруудыг дахин дасгал 2 дээр давтъя. Тодорхойлтыг уншаад зурагт байгаа амьтдын аль нь болохыг нь тодорхойлж хэлж байгааг олоорой гэж. За нэгдүгээрт нь тэр хүмүүсийг дуурайн ярих дуртай. Энэ бол тойт байх нь байна. За зүйтэй. Энэ шувуу маш том нүдтэй. Шүн маш сайн хардаг. Энэ бол шар шувуу. Инх тайвны бэлэг тэмдэг. Энэ бол тагтаа шувуу байх нь. Энэ шувуу усанд маш гарамгай сэлдэг. Гэхдээ цагаан өнгөтэй биш. Энэ бол галуу байх нь. Нугасны муухай дэгдээхийг үсгсэлэнтэй шувуу болно гэж хэн ч мэдээгүй. За энэ нугасны муухай дэгдээхийг гэдэг үлгэрээс сэдв авч бичсэн байж байна. За тэгвэл энэ хун шувууны тухай ярьж байна гэсэн үг. За дасгал 3 дээр дараах зургийг ажиглаад түүний хэлбэр хэмжээ болон бусад зүйлсээс онцлог шинжээр нь тодорхойлон бичээрэй гэж. Эхний зураг дээр нар харагдаж байна. Дараагийн зураг дээр адуу буюу морь харагдаж байна. Дараагийнх дээр алим. Хамгийн сүүлийн зураг нохойны зураг байж байна. За нарны талаар бид нар түрүү ярилцсан. За гариг дэлхийн нарыг тойрон иргэдэг, үргэлж шатаж байдаг од юм аа. За дараа нь алимны талаар. Улаан, ногоон, шар өнгөтэй, амтлаг, шүүслэг жимс юм. Хүүхдүүдийн үнд их дуртай гэж хэлж байгаа. За 5 хошуу малын нэг малчид унлаг, ачаа зүгтөө ашигладаг. Энэ бол морины тухай, адууны тухай ярьж байна. За монголчуудын 93 наадамд оролцдог нэг төрлийнх нь нэг шүү дээ. Оролдуулах гэдэг. За дараагийн зурган дээр хүний сайн нөхөр гэрийн тэжээвэр амтан. Энэ бол нохой. За дараа нь үргэлжлүүлээд ижил ба ялгааг олох гэсэн ийм дасгал дээр эхний дасгал 1-ийг ажиллая. За өгөгдсөн үгсийн ойролцоо отогтой үг хамгийн багадаа 3-ыг олж бичээрэй гэсэн. За жишээлбэл энэ ажил гэж байна. За миний хүүхдүүд ажил гэд хэлэнгүүт та нарт ойролцоо отогтой үг нь юу бодогдож байна? За ажил мэргэжил, ажил хөдөлмөр, ажил үйлс. За дараагийн үг маань багаж. За багаж хэрэгсэл, багаж зэвсэг, багаж төөрөмж гэх ингэж ойролцоогоор нь хэлж болдог. За дараа нь хавсгалт гэсэн үг байна. Хавсгалт дээр нэмэлт, дагалдах гэсэн үгнүүдийг авч ойролцоолж болно. За дараагийн үг бүтээх, хийж бүтээх, бий болгох, туурвах гэсэн ийм санаануудыг оруулдаг. За байгуулах, цогцлоох, бий болгох гэсэн 3 үгийг багш нь бичжээ. За дараа нь өсгөх. За хүүхдүүд өндөр болгох гэж хэлж байсан. За үржүүлэх, олшруулах, арвижуулах гэсэн үгнүүдийг орууллаа. За бүгд гэсэн үг байна. Бултаараа, хамтдаа, бүх гэсэн ийм үгнүүдийг хэлж болно. За булт, нийт, цөм, бүх. За бяцхан гэдэг үгтэй ойролцоо оттой үг нь бага, балчир, нялах, жижиг гэсэн ийм үгнүүд байна. За эв дүүтэй гэдэг үг байна. За ур авьяастай, ухаалаг гэсэн ийм үгнүүдийг оролцуулнаа. За нэмээд бас бичээд байгаарай хүүхдүүдээ. За гэрийн даалгаварт ижил ба ялгааг олох сэдвийн дасгал даалгавар тусгаарай хүүхдүүдээ. За тэгээ ангийн Facebook групп болон Classroom дээр даалгавраа илгээгээрэй. Анхаарал тавин хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.